Нэгэнт тэр иргэн гомдол гаргасан бол хүнсний худалдаа, хүнсний үйлдвэрлэл, хоол үйлдвэрлэл үйлчлэгээ эрхлэгчдийг хамруулсан бас томоохон сургалт болж байна. За энэхүү сургалтаар хүнсний аюулгүй байдлын чиглэлээр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд ямар хуу шаардлагууд тавигддгийг тийм ээ. Дотоод хяналт гэж юу хэлэх үү? Дотоод хяналтаа хэрхэн хэрэгжүүлэх үү? Бүртгэл хөтөлтөө яаж хөтлөх үү тийм ээ? Гэх мэт ийм сургалтуудыг ирээд хийж байна. За энэ сургалтаар бол хамгийн гол нь буруу шошголсон шошгын мэдээлэл дутуу эсвэл хуурамч хүнсний түүхий бүтээгдэхүүн эсвэл хадгалах хугацаа болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг яаж ялгаж таних уу тийм ээ энийг худалдаалахаас яаж урьдчилан сэргийлэх үү зах зээл дээр яаж таних уу гэх мэт тийм арга зүйн зөвлөн туслах ийм чиглэлээр энэ зөвхөн сургалтыг зохион байгуулж байна. За энэ сургуулийн орчинд бол худалдаалж болохгүй хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг бол эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан байдаг. За энд бол 11 бүлгийн бас нэлээд олон бүтээгдэхүүн байдаг. Хамгийн гол нь энэ бүтээгдэхүүнүүд нэр төрлөөрөө заагдсан байдаг боловч энэ эдгээрийн аюулгүй байдал нь чухал. Тэгэхээр хяналтын байгууллага бол энэ дээр яг энэ хориглогдсон хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал нь ямар байна вэ гэдэг дээр бол хяналтыг хэрэгжүүлж ажилладаг. За яг хориглогдсон байна гэдэг заалт бол хяналтын эрүүл мэндийн яам болон тийм ээ боловсролын газрын үүрэг байдаг. За мөн сургууль дотор бас жишээ нь худалдааж болохгүй хүүхдийн хоол үйлдвэрлэл үйлчилгээнд хэрэглэж болохгүй бас хүнснүүдийн жагсаалт гэж бас бий. Энийг бол ер нь ялангуяа сургуулийн орчинд болон сургуулийн үйл ажиллагаа эрхэлдэг газрууд бол бас анхаарч ажиллах ёстой. Манайхууд бол ерөнхийдөө голцоо хүүхдүүдэд жигэнсэн бүтээгдэхүүн өгөхийг зорддог. Жигэнсэн мантун бууз, жигэнсэн ороомог аль болохоор хүүхдүүдийн илчлэг өндөртэй халуун жоохон тийм мөрөмжлөгийг л зорддог. Сургалтууд маш үр дүнтэй. Яагаад тэгэхээр бид нар чинь ингээд гаднаас бүтээгдэхүүнүүдээ авдаг тийм ээ. Тэнгүүд энэ дээр хугацаанаас ахуулаад ямар орчинд яаж хадгалах уу тий. Тэрийг жишээлбэл зөв хадгалж ийнэ, буруу хадгалж ийнэ гэдэг маань худалдаагч биднэрт маань зөв мэдээлэл өгснөөрөө бид нар хүүхдүүд тэрийг зөв боловсон хадгалаад буцаад хүүхдүүдтэй хүргэж байгаа эрүүл ахуйн маш зөв ойлголтыг өгж байна. Цаг үеэ олсон тийм мэдээлэл өгж байна гэж харж байна. Шинэ өнөөдрийн үйл ажиллагаа болох манай юугаас та сургалт энэ бол хөгөөстэй сургалт болж байна. Бид нарт байнга шалгалт авах бус бид нарт тодорхой хэмжээний мэдлэг хүргээд биднийг өөрч ингэ оролцуулж байгаа юм байна. Тэгээ ер нь бол манайх үйлчлэгээр ер нь дайжуулж боддог. Тэгээ харилцаа маш сайтай гэж боддог. Яагаад гэвэл манайх чинь ресторт амралтын газар дамжин өнгөрч байгаа ч гэхдээ Сквадр аймгийн гэсээ илүү холоос хийж байгаа хүмүүс ихтэй учраас бид нар аймгийн нүүр царайштай бараг тийм учраас ингээд харилцаа хамттай тэгж анхаардаг. Хоол үйлдвэрлэл тал дээр бол өдөр болгоо ер нь шинэ хүнсээ хоол хийдэг. Манайх давхар урдаан адууны жижиг хонь малтай заримдаа шинэ хүнсээ гаргаад тэрэн дээрээ давхар басна гарал үүсэл гээд бүх зүйл дээр нь ер нь л хуулийн дагуу бүх ажлуудыг явуулдаг та. За мэргэжлийн хяналтын байгууллагууд татан бүгдээд хяналт маань чиглэлд өгсөн байна. За жишээ нь хүнс үдэ аж ахуйн газар дээр ихэд хүнсний чанар стандартын хяналт, ургамал хамгааллын хяналт, малгажлын хяналт гэдэг 4 байцаагч өгсөн байна. За эрүүл мэндийн газар дээр эрүүл ахуйн хяналт, эмчилгээний хяналт гэдэг хяналтууд өгсөн. Мал эмнэлэг дээр болохоор мал эмнэлгийн хяналт өгсөн байна. Тухайн сургууль цэцэрлэг маань байгууллагын хэмжээнд дотоод хяналтын багтаа байх ёстой. 2-3 хэмжээтэй тийм ээ. Багууд маань энэ сургуулийн орчинд хяналт авах тийм үүрэг байдаг. Бидний хувьд бол тодорхой хэмжээнд үндсэн зэрэг шалгалт хийн. Яг багууд маань үнэхээр хяналт тавьж гэнэ гэдэгт бас хяналт тавьдаг байгаа.
За мөн одоо ерхий улс орны сургуулийн хоол үйлдвэрлэлийн тухай хууль гэж байдаг. Энэ хуулийн дээр сургуулийн орчин гэж юу юм бэ? 100 м дотор энэ сургуулийн орчин гэж үүсэж байна. Тэгэхээр одоо нөгөө дэлгүүр нь одоо эзэмшил одоо гашааны булангаас 100 м-д нөгөө дэлгүүр байх юм бол сургуулийн орчин гэж үүсэж байна. Тэгэхээр сургуулийн орчин дээр тухайн сургуулийн дотоод танилтын баг бас тодорхой хэмжээнд хяналтаа тавих хэрэгтэй. За та бүхэнд танилцуулахад анх энэ дотоод танилтын журам маань яаж гарсан гэхээр 2011 оны 311 дугаар тогтоолоор засгийн газрын тогтоолоор дотоод танилтын баг ямар ч үйл ажиллагаанд байх ёстой гэж гарсан байна. Энэ маань одоо юу гэдэг нь та бүхэн мэдчихэж байгаа шүү дээ. Одоо жишээ нэг албан байгууллага гэхэл дотоод танилтын баг байж гэсэн. Энтэй холбоотойгоор энэ анх бол ингээд яг тойм байдлаар гарсан юм журам байсан. 2014 оны $150 тогтоолоор хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эхэлж яаж дотоод танилт тавихын үлгэрчсэн юм журам гарцсан. Энэ дээр одоо жишээнд одоо юу гэдэг сургуулийн орчинд одоо худалдаа хийхэд ямар хяналтууд яаж тавих юм одоо дотоод танилтыг нарийн заагаад өгсөн байна. Тэгэхээр одоо нөгөө энэ дотоод танилтын баг л үнэхээр сайжрах юм бол ямар нэгэн дутагдал гарахгүй л гэж үзэж байна. Үнэхээр хүч хүрэхгүй бол мэргэжлийн байгууллагт хандаж дотоод танилтыг одоо сайжруулах одоо юу гэдэг хүмүүстэй аж ахуйн газар нэг юм, эрүүл мэндийн газар нэг юм уу, мал эмнэлэг нэг юм бол тэр газартаа хандах, мэргэжлийн байгууллагт хандах хэцүү үндсэнд тэр журмаар зохицуулагдсан байна.